За энэ хүртээмж гэдэг дээр байдаг юм болоо. Үзэгчтэй. За тохиргоогоо хийчлээ. Ганц хоёр хүн орж ирэх нь. Ганц хоёр хүн ороод ирвэл сайн байх юм аа. За энэ нэг юм. За юу яа. Энэ нэг юм балаа юм болоод байна. 7 хоногийн өмнө би одоо ингэж уг нэг юм хамрын таславчны хагалгаанд орсон. Тэгээд нүүр амаа гайгүй болтол. Энэ минь хөхмөхөө арилтал одоо лайв маяг хийхгүй гэж бодож исэн боловч 2 хаяг пэйж хуудсан юм ингээ хорморг устгаа хийцэн. За энийг хэн хийсэн бэ гэвэл мэдээж Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн үүрэг даалгавраар хийж байгаа юм. Энэ бол өөрөөсөө баттай их сурвалжийн мэдээ. Тэгээ одоо ямар сандаа ингээд нүүр амаа ийм байхад хүртэл одоо хүмүүс чинь намайг одоо 9 шидээрэл доромжилттэй шүү дээ. Тэгээ одоо бас амтны хил аммаа одоо байгуулад юу хөөгээд нүүр амааны гайг болтлоо лайв хийхгүй гэж бодож ирсэн ч одоо ингээд дургу хүрээд зөв зүгээр байж байгаад ингээд 2 хаягаа ингээд пэйж хуудсаа хандлт өндөртэй пэйж хуудсаа ингээд нам алга болгочлоо. За энэ яаж эхэлсэн бэ гэхээр Монгол Улсын авраг Санжаа дам бас эхэлсэн. Санжаа дам бол алтны уурхайн одоо ашигт малтмлын газар. Тэнд алтны уурхайн одоо цэнхрийн улаанаараа эргэлдээд байгаа цэнхрийн алтны уурхайн. Тэр Михаил Баярам, Ягмар Сүрэн гэж нөхдүүдийн бичиг баримт арын асуудлыг зэгцлээд мөнгө авдаг юм байна. За чи намайг дийлэхгүй. Би ерөнхийлөгчийн сонгуулийг санхүүжүүлсэн алтны уурхаагаас. Ерөнхийлөгчид одоо хувь өгдөг. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөд бид нар хувь өгдөг. Тийм учраас та нар цэнхрийн алтны уурхааг хаалгаж дийлэхгүй гэдэг үг бол авраг Санжаа дам баймаас гарсан. За ингээд би хинч дургуй биш үү? Тэр нутаг усын бохирдуулаад тийм орхон голыг улаанаар нь эргэлдүүлээд ингээд хахад хинийч дургуй. Тэгээ энэ тухай яасан чинь байдлыг өгөөдсөн. За цаана мэдээж Ухнагийн хөрөлсөх санхүүжилтээ авдаг алтны уурхаагаас нь татвар авдаг. За тэгээд маань гүйцэтгэж байгаа тэр Михаил Баяраа гэж нөхөр алтны уурхааг угаадаг. За Санжаа дам бичиг баримтыг бүрдүүлдэг энэ жижигхэн нэг хэсэг нь. За тэгсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байдаг. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Монгол Улсын одоо зэвсэг түвшний ерөнхий хандлагч юм шүү дээ. За ингээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн доор кибер гэмт хэрэгтээ тэмцэх хэлтс гэж маш нууц байгууллага байдаг. Энэ цагдаагийн кибер гэмт хэрэгээс шал өөр. Тэс өөр. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн кибер тасаг гэж байдаг юм байна. За энд манай нэг дүү ажилдаг. Маш нууц байдалд ажилдаг. Энэ модны хоёрын хавцаа хуучин холбооны барилга байсан газар нууцаар байрлаж ажилдаг үндэсний аюулгүй байдлын киберийг хянаждаг нэг нууц байгууллага байдаг.
гинэ. Би ч одоо сая л мэдлээ. Би цагдаагийн кибер гэмтрэхтэй тэмцэгдсэн гэдэг уур хүрээдсэн. За тэнд манай нэг дүү ажилладаг. Тэгсэн чинь гівгэнт нэг өдөр дарга нь орж ирэнгүүтээ Баяр сайхан Бавка гэж хаягийг Мята руу мэдэгдэл явуулаад яаралтай хаалга гэдэг үүр гэрсэн бит. Тэгээ манай дүү гайхаад ахаа таа ч одоо ямар амар юм бэ? Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд зөвлөлтөөр эн чинь яригдсан байж тээ. Тэгээд судлаад, сураглаад цаашаа ингээ явсан чинь нөгөө Санжаа Дамбай маань нөгөө Монгол Улсын ерөнхийлөгч Ухмаагийн хөрөлсөх Арангаан цэнхрийн алтны уурхайг нэг хааж попрод дараа жил нээсэн шүү дээ. Хааж попорч баахан шуугуулад ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэгээ ерөнхийлөгчийн сонгуул дуусангуут Арангаан цэнхрийн алтны уурхайг нээсэн. Тэр бол мөнгө орж ирдэг бас нэг сувг нь байсан юм шиг байна. Би Монгол Улсын ерөнхийлөгч Ухмаагийн хөрөлсөхийг юм жижигхэн хүн гэж бодсонгүй. Одоо хүний фэйсбુક хаягтай ноцлохгүй л байлгүй тэгээд манай дүү надад сануулсан. За тэгсэн Арангаан хоёр болгооч. За тэгээд инх хамгаалан гэж байдаг. Монгол Улсын ерөнхийлөгч Ухмаагийн хөрөлсөхийн одоо баруун гар 10 жилийн найзан цэргийн их сургуулийн найзан нэг нөхөр байгаа. Инх хамгаалан Аамаа гэдэг. Бүх хүн Амкал гэдэг. Ер нь Монголд байгаа хятадуудын бүх асуудлыг бааздаг. Монголд байгаа хятадуудын бүх асуудлыг зохицуулдаг Аамка гэж нөхөр би. Инх хамгаалан. Хуучин засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга байсан. Хэрэглэх газрын дэд дарга байсан инх хамгаалан гэж. За дараагийн миний хардаад байгаа нөхөр мөн Батлан хамгаалахын сайд асан генерал Сайхан Баяр гэж нөхөр. За Сайхан Баяр надад хонцгондгийн гол учир нь сонгуул дээр би Сайхан Баярын эсрэг ажилласан. Сайхан Баяр яагаад гэвэл намайг бүр золбин нохоо гэсэн. Золбин нохоо их гай болно доо гэж би бодож ирсэн. Тухайн үедээ ингээд золбин нохоо нь гай болоод сонгуул дээр одоо Сайхан Баярын эсрэг ажиллаа. Сайхан Баяр бол гарч чадаагүй унсаа. Тэр үүлээ үүрсэн. Сонгуулийн штабд ажиллаж исэн хүн хүүж мөхөд. За тэгээ би яагаад энэ инх хамгаалан Сайхан Баяр хоёрыг хардаад байна гэхлээр ерөнхийлөгч Ухмаагийн хөрөлсөх рүү 10 жилийн найз нь бүр багийнхан найз, цэргийн их сургуулийн найз нь нэг хүн Арангаан хоёр нөхрийг дагуулад гуруулаа орж уулзсан гэж энэ асуудал. Одоо Баяр сайхны бүх пэйж, хаяг, одоо сошиалтай холбоотой бүх юмыг устгах ийм хүсэлт авч орсон байна. За энэ үед их амархан шүү дээ. Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзж байгаа бүх хүн овог нэр цаг өдөр хэдэн цагт орж хэдэн сарын хэдний өдөр хэдэн цагт ямар хүн Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзсан тодорхой байна. Тэн дээр бичээтэй байна. Энэ багийнхан найз 10 жилийн найз нь юу нэ? Тэр Арангаан хоёр нөхрийн нэр бол бичээтэй байна. За энэ Арангаан асуудал, орхны асуудал, байгаль экологийн асуудал асар их мөнгө байна. Энд тэр алтны уурхайгаас асар их татвар авч байна. Тийм учраас энэ мэдээллийг дамжуулсан олон нийтэд хүргэсэн гэж миний фэйсбүүкийг бүр орон нург устгасан. Бүр юу ч устгачлаа. Би Монгол Улсын ерөнхийлөгчийг уг нь дотроо ер нь их л хүндэлж ийсэн юм да. За нэг гайгүй ерөнхийлөгч юм уу дагаад ажиглаад байсан чинь хүний фэйсбүүк хаяг хаалгаж идэг. Арчаагүй жижиг нөхөр байна. Тэгээ энийг олж үзээсэй гэж би хүсэж байна. Тэр хоёр нөхөр орсон. За тэгээд манай тэр дүү болохоор за ийм асуудлаар юу яасан юм шүү. Тэгээ манай дарга кибрийн одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн кибрийн тэр дарга нь Баяр сайхан Бавкаг аягийг яаралтай устдаг гэлээ. Тэгээ би хэллээ энэ хүн чинь нийгмийг одоо соён гэрүүлж байгаа зохиолч уг нэг зөв хүн шүү дээ. Үндэсний хамгаалж дуурдаг. Үндэсний үзэлтэй юм хүн. Тэгээ ийм хүнийг та нар хилмигдүүлээд байгаа юм биш үү гэд ингэсэн юм байна. За тэгэнгүүт Санжаа Дамбай өөрийнх нь намаас гарсан гэж би түрүү хэлсэн шүү дээ. Ингээ Монгол Улсын ерөнхийлөгчдөр ороод энэ одоо таны дээр алтны уурхайн тухай, цэнхрийн алтны уурхайг орхон голыг бохирдуулаад байгаа Михаил Баярагийн удирддаг цэнхрийн алтны уурхайн тухай тэр нууц юмнуудыг чинь задлаад яриад байна. Тийм учраас та одоо энэ кибер гэмтэр рүү одоо кибер рүүгээ яриад энэ хаягийг хаалгаж өгөөч гэдэг хүсэлт гаргасан юм байна.
Ингээ Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн киберхэндээ үүрэг өгөөд энэ хүний хаягийг хаалгаа гэж. Надад 7 өдрийн өмнө сануулсан манай тэр. За таны хаягийг хаах гээд бүх юм чи хаах гэж шүү. Дээрээс ирсэн үүрэг вэ шүү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дараа хаа гэсэн чи өгсөн байна. За энэ цагдаагийн кибер гэмтрэгтэй тэмцэх тасаг бол биш. Цагдаагийн кибер гэмтрэгтэй тэмцэх тасаг бол энэ киберийн хажуу жижигхэн жоохон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэр кибер тасаг болохоор мятата гэрээтэй байгууллага юм байна. Ерөөсөө дэлхийн бүхэл улс орнууд, дэлхийн бүхэл орнуудын үндэсний аюулгүй байдлын зөвлөл мятата тусгай гэрээтэй холбоотой байдаг. Эндээс очсон мэдээллийг юу бол шууд хаачт юм байна. Мета бол ерөөсөө ямар ч асуудалгүй шууд хаад юм байна. Ингээ Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх гэж хүн зүгээр нэг одоо үзэл бодлоо хэлсэн, тэ үннийг хэлсэн. За цэнхээ алтны уурхай бол Михаил Баяраа улсын авраг Санжаа Дамбын амнаас гарч байгаа үгээр бол эдгээр санхүүжүүлдэг. Монгол улсын ерөнхийлөгчийг санхүүжүүлдэг. Цэнхээ алтны уурхайгаас хувь өгд юм байна. За энийг задлж яриад Санжаа Дамбаа чи яагаад уул уурхаар ороод байгаа юм бэ? Нутаг усаа яагаад ухаад байгаа юм бэ? Энэ цэнхрийн голыг бүр орхон голыг бүр бохирдуулаад дууслаа. Хевлэрүү байгаль ээжийн хевлэрүү цаанат ч юм уу юу ч нэг тийм улаан нунтаг бод шахаад байна гэж хэлсний төлөө Монгол улсын ерөнхийлөгч одоо албан тушаалаа уруулаа ашиглана гэх үү, тэ? Буруугаар ашиглаад үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн кибер тасаг руугаа утастаад Баяр сайхан Баавкагийн хаяг бүх юм одоо сошиал дугаар бүх юм хаа гэд миний идэвхтэй байсан бүх хаяг 76,000 дагагчтай Facebook хаяг 14,000 дагагчтай бас нэг эмээгийн баяраа хөө гэж Facebook хаяг 120,000 дагагчтай цус цэвэр нэр цэвэр пэйж хуудас ингээ бүх юм маань хаацаа орон үндэсгүй бүр устгасан ятаар хэлээд тэгээ намайг чи одоо алан ядагч мэдгч гэдэг юм уу яадгийг нэг тийм мэдэгдэл явуулаад ингээл хаачт юм байна. Тэгэхээр гомдолтой байна. Уг нь бол би одоо Монгол улсын ерөнхийлөгчний хүний Facebook хаягтаа ноцолдоо зодолдоо сууж явахгүй хийх ажил их байдаг байлгүй дээ л гэж бодсон. Үгүй юм байна. Их өчүүхэн хүн байна. Яхаа тэгээ одоо эсрэг ажиллана да. Та нар миний хаягийг хаа. Би дахиад янз бүрийн нэрээр хаяг нэгээд пэйж хийгээд та нарын бузар болохаа муухай юм болгоно чи уудалсаар л байх болно. Хэрэг нь байвал юу лээ? Эзэн байвал хэрэг нь олно гэдэг шиг та нар ерөнхийлөгчийн сонгуул 28 оны улсын их хурлын сонгуул би та нарт их гай болно доо. Монгол улсад гай болоод байгаа хулгайчуудад би жинхэнэ гай болно заяа. Үүнээс цааш түүнээс цааш Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхэд бол би маш их итгэдэг байсан. Итгэл минь муруу унлаа. Ингээ цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг пэйжийг хаасан ч гэсэн би дахиад хийх л болно. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх нэг поп протокол. Та нар намайг алчихгүй бол их орныхоо төлөө чөмгөө дундалт зүтгэнэ шаад сайхан попста. За ингэхлээр эзний алба ээлжтэй тэ хааны алба халаатай. Тэгэхээр 27 он гээд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх мултраад унана, буулгана. За тэрний дараа хэн байх гэж харна. Тэр хүртэл нэлээд том байх юм шиг байна. Тулдаан зөвхөн шонхрууд нэснэ. Одоо би шүдээ хүртэл зэвсэглээ та нартай. Хаагаад та нар зөө би нэгээл үзээд байна. За та нараас айн гэж бол байхгүй. Та нар амь насан занал хийлж байгаа удаа дараа их орныхон төлөө өгөх шиг тулгааны талбарт өгөх шиг ариун нэр төртөө хөл байхгүй шүү дээ. Эрхэм хуурамч хурандаа минь.